За одоо нэг асуулт байна. Маш чухал асуулт. Цаасан дээр зурагдаад баахан дарга нар сонин сэтгүүлээр хэвлэлээр ярьж ирсэн алга болчихдог. Нэг төслийн асуудал ампурц. Тэр нэг ийм ихтгэл өмчлөө. Тэгэхээр яг энэ тусгай замын энэ автобусны цэлчийг ийм байдлаар бас орчих юм биш бидтэй гэдэг юм болгоомжч гэсэн хүмүүст бас байгаа баг. Эргэлзээ үл байхгүй. Учир нь юу вэ гэхээр санхүүжилтийн асуудал шийднэ гэдэг чинь хамгийн гол асуудал. Түрүү би ясаж санхүүжилтээс болоод гацсан бол одоо манайх бол санхүүжилтийн гацаа байхгүй гэсэн. Хурдан явлаа гэдэг үн нэмэгдэх юм уу? Тарифын хувьд бол яг одоо бол хэлэхэд арай эрт байна. Ямар ч байсан одоогийн байдлаар нэмийн гарал тооцоолж байгаа. За энэ өдрийн амгалан айлтгын үзэгчтэй та бүхэндээ Улаанбаатар хотод одоо хийгдэж байгаа 24 мега төслийн талаарх одоо төслүүдтэй холбоотой мэдээлэл өгөх юм ярилцлагыг бэлтгэж байна. Тэгээд энэ удаад Улаанбаатар хотод хэрэгжих тусгай замын автобусны BRT төслийн менежер Чинбатгуутай ярилцахад бэлэн болсон байна. Энэ өдрийн мэнд хүргэе танд. Баярлалаа, энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хоёул шууд гол юм руу орё гэж бодож байна. BRT гэж яг юу юм бэ? BRT гэдэг нь Bus Line Transit гэсэн утгатай товчсон англи үг. Манай монголоор одоо орчуулж хөрвүүлвэл тусгай замын автобус гэсэн үг. За энэ BRT төсөл маань ингээд 2026 оноос эхлээд Улаанбаатар хотод одоо энэ төсөл хэрэгжиж эхлэнэ гэдэг байгаа тийм ээ. За яг ямар маршрутаар ингээд хэрэгжих. За хүмүүс одоо нөгөө метроны төслийг бол ойлгоцсон. За эндээс тэнд толгойтоос одоо амгалан хүртэл нэг 17 км ингэж явах юм ингээд. За энэ BRT төсөл маань ер нь хаанаас аль хүртэл ямар шугамаар яаж явах юм? Зам талбай одоо энэ байгаа мó манай дээр. Одоо бид нар бол трасс гэж ярьдаг. Та бол одоо гудамж гэж хэллээ те зам гэж ярьж байна. Их ойлгомжтойгоор ярихт бол зам нь бол нийтдээ 12.7 км буюу бидний мэдхээр Саппорогийн тойргоос их ахуулаад одоо метроныхоо нэг буудал тэнд байгаа. Тэндээ үйлдэж Саппорогоос эхлээд тэгээд 3-4 дор хорооллын өргөмжлөгөөр ингэж яваад одоо энэ бишийн гудамж гэж бид нар ярьдаг тийм ээ. Энэ биш хагасны хөшөөтөө доошоогоо нөгөө тасганы яваа Баянбүр тал руугаа ороо да. Бүр руу даад тэгээд нөгөө Баянбүрдийн тойрог тэр хүрээд тэндээсээ одоо их тойрог гэж хэлдэг тийм ээ. Их тойрогийнхаа замаар 11 дор хороолол руу буюу одоо 3 дугаар сургууль. Тэгээ 3 дугаар 100 айл тал руугаа явах нь шүү дээ. За 11 дор хороолол өнгөрөөд 100 айлын уулзуур өнгөрөөд 100 айлын уулзуураас Сэлбийн гүүр гараад цаашаа нөгөө Сансрын тойрог буюу Сансны шатуун дүүрэх станц байгаа шүү дээ. Тэр ороод Гтэмсийн наатал гэсэн үг. Гтэмсийн яг наатал нөгөө өвтө дөрөв амтны хөшөө байдаг. Тэрүүгээрээ чанх урагшаага буюу Намжуугийн гудамжаар зүүн дөрөн зам хөрнө. Зүүн дөрөн замаасаа Намжуугийн гудамжаар нэвт гараад цэцэрлэг төрөл хөрнө гэсэн үг. Тэгээд ингэж тойрох юм байна. Тэр нь нийлээд 12.7 км. Дундаа нийтдээ 17 зогсоолтой автобусны буудал гэсэн үг тийм. Тэгэхээр одоо бол Улаанбаатар хот ерөөс ийм болчиход байна. За яг нэг хэсэг бол нэг автобусны суугаад нэгдүгээр нэгээр зорчхоор арай нэг хурдан явдаг. Тэгэхээр одоо бол машинтай явсан ч ижил, автобусны суусан ч ижил болчиход байгаа байхгүй. Ялгаагүй л төвжирж байна. Тэгэхээр BRT маань одоо тусгай зам ингэдэ тийм үү. Автомашины зам мамтай бол холилдохгүй нэ гэж би ойлгоод байгаа юм. Яг одоо бид нар бол ингээл солонгос байдаг шүү дээ очиж үзсэн. Тэгэхээр энэ ер нь нэг буудал хоорондоо хэдэн минут зарцуулахыг за энэ талаар хоёул одоо яг сайхан. За ингээд маршрут бол бас тодорхой болчлаа. Зөв. Та зөв асуулт асуулаа л да. Одоо бол бид нар яаж байгаа вэ гэхээр нэгдүгээр нэгээр автобус маань явдаг. Явж байгаа. Тийм ээ, уул нөөр ингэсэн замтай шүү дээ. Онли бас гэдэг одоо тийм онли бас гэж бичсэн мөртлөөсөө тэрүүгээр явж итэл туслах замаас төв зам руу яалтчгүй тэр нэгдүгээр нэг нэвтэлж нөгөө хоёрдугаар нөгөөгөө нэг гуравдугаар нэг ордог. Тийм үү, жижиг тэрэг гэдэг юм уу, бас бусад тээвэр хэрэгслүүд. Тэгэхээр нөгөө автобусанда сад болдог. Урдуур нь орж ирдэг. Эсвэл нөгөө төв замаар явж исэн тээвэр хэрэгсэл маань баруун гар тишээгээ буюу тусгай зам руу орохлоор бас л нөгөө нэгдүгээр нэрээ дамждаг. Тэгэхээр ийм крест маягийн юм үүсэж байгаа биз. Тэгэхээр энэ маань нөгөө автобусаа явуулах хурдын дагсгаад байна гэсэн үг. Ингээл ер нь төвжрээд байна гэсэн үг. Автобус ч удаан явж байна гэсэн үг. Уул нь бол хурдан явуулдаг нэгдүгээр зориулж өгөөд нөгөөх нь одоо бас болохгүй гэж саад учраад байна шүү дээ. Энийг засна. Засдаг арга нь олон улсын төвшөнд яаж хийсэн бэгээр BRT гэр. BRT гэдэг маань бол тусгай зам маань яг вэ гэхээр өөрийн гэсэн замтай. Тэр нь айгүй ойлгомжтойгоор тайлбарлахад 3 игнэтэй замын 3 дугаар игнээ автобусны зам болно гэсэн. Тэгэхээр
А 3 дугаар игнэгэнд бол тэр болгон машинууд угаасаа одоо ч нэг ордог тийм ээ. Яг л шулуун явах гол зорилготой эсвэл 4 замынхаа уулзуурыг нэвтрэх гэдэл ашигладаг болохоос бусад үед бол дандаа живээр явдаг. Тэгэхээр 3 дугаар игнэ. Тэгэхээр BRT маань буюу тусгай зам маань өөрөө 3 дугаар игнэгээр явна л гэсэн үг. Яг замын голоор. Та хэдийн сонгосон маршрут байна шүү дээ. Одоо Сапарагаас эхлээл ингээд хорооллоор өксөд тасганы явраа уруудаад ингээд явах юм байна. Яг замын одоо бол нэг юм гол хэсэг байгаад байгаа тийм нэг юм хааш яцсан. Тэгээ дунд нь яг зундаа яг одоо нэг хідэн ногоо өвс ургадаг нэг тэгээ доорн жахав нь инженерийн байгууламж юм байдаг л байх л да. Тэгэхээр яг одоо бол яг энэ маршрут бол өөрчлөгдөхгүй. Яг ингээд ямар нэгэн асуудал үүсэхгүй барилгын ажил явахад одоо тэр хажуутлын зам хамыг хаах уу яаж юм. Гэхдээ зардлын үед бас их баг юм шиг байгаа тийм үү. Яг энэ тусгай замын юм байгуулахт бол одоо буудлын замаа барихад зардлын үед мэдээж хэрэг одоо гээд сая миний ярьдгаар 3 дугаар игнэгээр явуулна гэд хэлчихэнгүү та тэгвэл тэгэл 3 дугаар игнэгээр явчихна гэж ингээд болчихно гэж шууд бодож бодгоно. Тийм ээ хүн тэг шууд бодогдно. Гэхдээ эн чинь бас тийм бас биш л дээ. Эн чинь төсөл гэдэг чинь өөрөө жил төлөвлөн, төсвөлн, бодно, тооцоолно их хугацаа шаарддаг. Зардал гэдэг нь одоогийн байдлаар бол бид нэр энэ тараасаа Азийн хөгжлийн банкны 60 сая долларын санхүүжилтээр өнгөлтөө зээлээр ингээд хийгч байгаа. Энэ их ингээд Монгол төгрөг хөрвүүлүүд чинь маш их том тоо. Хэдэн тэрбум 200 гаруй тэрбум төгрөг гэж сонсогдвол хүмүүс ухаалтч магадгүй. Гэтэл яг үнээр дээр юу хийх гээд байгаа юм бэ гэдэгтээ бас байгаа. За нэг том жишээ түрүү ярьж хэллээ шүү дээ. Алт байгаа юм шиг гэдээсэн. Тийм нэг хорооллын 3 4 хорооллын нэг гоё жишээ авч хэллээ шүү дээ. Жил болгонд ухаж идэг. Тэн чинь юу вэ нэхэр яг таны хэлдгээр нөгөө инженерийн дэд бүтсэн байгууламжууд яг тэр доороо байгаа. Тийм байгаа. Тэгээд тэр чинь банк нөгөө засвар үйлчдэг хийгээд гээл ухаад байгаа шүү дээ. Ухаад ингээд яваад идэг. Тэгвэл тэрүүн дээгүүр чинь бид нэг хэсгийг бас нөгөө тусгай зам маань явах гээд байна шүү дээ. Тийм байгааз. Тэгэхээр яах вэ гэхээр тэр санхүүжилж байгаагаар мөнгө маань өөрөө тэр доор газар доор байгаа инженерийн сувгамж хүлжийг цаад болохгүйгээр дандаа жил болгон ухахгүйгээр буудлын дээр яаж шийдэх вэ гэдэг дээр жишээ нь түнэлийн систем гэж ярьдаг тийм ээ. Зорчигчтой аюулгүй байдал. Аюулгүй байдлаа бодно. Дээрээсээ ямар нэгэн осол аваар юм эсвэл одоо сувгамж хүлжинд гэмтэл гарна эсвэл үйлчлэг хийх хэрэгтэй болвол автобусын буудлынхаа яг доод талд нь инженерийн шугамжуулжийг тэр түнэл гэж ярьдаг тийм системд их. Одоо хүн босоод ингээ зогсоод яваад чөлөөтэй тасвар үйлчлэг хийх ийм хийн гэсэн үг. Энэ барилга байгууламж хийх нь шүү дээ. Энд чинь өөрөө бас өртөө зардлага өндөртэй байна л гэсэн үг. За мөн зам маань өөрөө бидний мэдж байгаа одоо энэ асфальтын зам байна шүү дээ. Нэгдүгээр нэгээр явж байгаа. За тийм. Энэ маань та нар харсан болоо тийм дандаа хүн даацсан машинууд явдаг болохоор ялангуяа автобус маань явдаг болохоор бас нэг угар тоггор болсон байдаг. Тэгвэл BRT замын бас стандарт гэж байна. Энэ маань өөрөө одоо бетон сүртэй ч гэдэг юм уу тийм ээ. Тэдэн одоо 100-ийн 300-ийн бетон сүртэй байгаа. Тэгээд ямар хэдэн хувийн одоо асфальттай байх үгээд энээсээ шалтгаалаад зам маань өөрчлөгдөнө гэсэн үг. Одоо яг бидний мэдэх энэ зам бас биш гэсэн үг. Энэ өөр болно гэсэн үг. Тэгэхээр зардал мөнгө тийшээ шингэж байна гэсэн үг. Инженерийн доод нөгөө юу түнэлийн систем барьна гэдэг нь бас бүх автобусын буудал болгон дээр бас биш. Яагаад тэгэхээр мэдээж тэр гудамж талбай болгоны доорчин шугамжуулж явна гэж бас байхгүй шүү дээ. Ямар ч асуудалгүйгээр тээвэр хэрэгслээд буюу одоо нийтийн тээвэр автобус маань явж зорчиж явах доорны юм хийж боломжтойгоор хийх. Тэгж төлөвлөж байгаа. Ер нь одоо энэ маршрутаар явхад энэ одоо өргөн чөлөөнд энэ вшийн өргөн чөлөөч гэх юм энэ орчмын хөдөлгөөн ер нь хэдэн хувиар буурамч гэдэг юм тооцоол байгаа ер нь. Одооны тооцоогоор бол 5-7 км цаг хурдтай явж гин гэж байгаа. Одооны тооцоо. Төвлөрж байгаа үедээ. Өдөртөө бол арай гайгүй шөндөө арай өөр. Ер нь дунд чинь нь тийм. Тэгвэл манай төсөл хэрэгжснээр яг одоо А цэгээс Б цэг буюу одоо Саппорогоос юу хүртлээ цэцэрлэг төрөлөө хүртлээ бол 20-25 минутын дотор явна гэж байгаа. Тэгэхээр маш их зардал маш их хугацаа. Цаг хугацаа юм. Онцлог нь ерөөсөө энэ цаг хугацаанд л байгаа бүх юм. Энэ нөгөө нийгмийн эдийн засгийн үр өгөөж ашиг гэдэг нь ерөөсөө л. Тэгэл одоо Саппорогийн тойрогоос цэцэрлэг төрөлөө хүртэл 25 минут явж ивэл машин унах шаардлагагүй. Ерөөсөө наатах чинь юм байна. Тэгэхээр машин суугаад нийт цаг төгжрөх үү? Эсвэл 25 минут автобусын суугаа явах юм уу гэдэг л ямар ойлгомжтой асуулт. Тийм байна. За одоо нэг асуулт байна. Маш чухал асуулт.
нэг ийм төсөл хэрэгжүүлнэ нэг ийм төслийн нэгж байгуулагддаг. Баахан ингээл том ингээл төзөө мэзүү яриа тэгснээр алга болчдөг. Цаасан дээр зурагдаад тэгэл баахан дарга нар сонин сэтгүүлээр хэвлэлээр ярьж ирсэн алга болчдөг. Нэг төслийн асууд ампурц. Тэгэхээр нэг ийм ихтгэл өмчлөө. Тэгэхээр яг энэ тусгай замын энэ автобусны цэцэлчийг ийм байдлаар бас орчих юм биш бидтэй гэдэг юм болгоомжлж гисэн хүмүүс бас байгаа бах. Тэгэхээр та төслийг амжилттай явж чадахгүй хизээ дуусгах юм. Манай BRT-гийн төслийн санхүүжилэгч нь бол Азийн хөгжлийн банк. Азийн хөгжлийн банк Монгол Улсын засан газар хооронд 2023 онд байгуулсан гэрээ хэлтсийн дагуу одоо энэ BRT төслийг хэрэгжүүлэхэд 60 сая доллар зээлье. Та нарын хэрэгжүүлээч гэсэн засан газар зөвшөөрсөн. Засан газар тэрнийхээ хүрээнд нийслэлийн засаг даргатаа чиглэл өргөгөөд 2024 оны 4 сарын 16 шиг санагдаж байна. Нийслэлийн засаг даргын захирамжийг гараад нэгдсэн төслийг хэрэгжүүлэх нийжид за та нар одоо энэ BRT төслийг хэрэгжүүлээрэ гэдэг одоо нэг жилийн өмнө өөрөө даалгавар өгсөн байх шүү дээ. Тэг өнөдөр бид нар явж байгаа. Яагаад хэрэгжээгүй гэхээр түрүүний асуултын гол хариулт нь юу гэхээр миний бодол шүү дээ. Би тэр үед ямар мэдэхгүй. Адилхан та нартай адилхан жирийн иргэн хүн байсан хүн. Ер нь бол улс төрийн нөлөө орно. Тэгээ хамгийн гол Монгол улсын эдийн засаг маань өөрөө чадамж нь хэцүү болохоор мөнгөө төсөлж чаддгүй байсан байх л гэж боддог. За одоо бол дээрээс нь яг уу магадгүй төвжирэл маань яг өнөөдөр шиг байгаагүй болохоор бас төсөлж чадаагүй тийм ээ. За гайгүй бах та гэж бодож байна. 26 оны 3 сард эхлээд 28 оны төгсгөл дуусаад 30 он хүртэл одоо бас депо барих юм. Депо бариад шинэ автобус бас аавна 30 он хүртэл гэсэн төлөвлөгөөтэй. Баталгаа байна уу, болох уу, чадах уу, ер нь эргэлзээ байна уу гэж асууж байна. Эргэлзээ бол байхгүй. Учир нь юу вэ гэхээр санхүүжилтийн асуудал шийднэ гэдэг чинь хамгийн гол асуудал. Түрүү би ярьсан санхүүжилтээс болоод гацсан бол одоо манайх бол санхүүжилтийн гацаа байхгүй гэсэн. шийдэгдсэн. Тий шийдэгдсэн. Нэгсэндээ Азийн хөгжлийн банк нь 60 сая доллар өгөх боломжтой өнөөс нь Монгол Улсын засан газар зөвшөөрсөн. Одоо та нар тэгвэл техник эдийн засгийн үзүүлэлтээ хийгээд судалгаа гаргаад тэгээд энэ ажлыг Мэдээж юм байшин барих гэж байгаа юм бол эхлээд зураг төслөө гаргана тийм ээ. За ийм загвартай байшин барина гэдэг. Тэгэхээр одоо энэ тусгай замын автобус барих гэж байгаа бид нар эхлээд мэдээж зураг төслөө гаргах хэрэгтэй. Зураг төслөөр бэлэн болсон юм. төлөвлөгөө нь өөрөө 25 оны 11 сарын сүүл 12 сар ихэд бол тэзүүч 100% судалгааны ажил маань угаасаа төрүүлээд 100% болчихно. Тэгээд одоо зээлээ авах боломжтой болчихж байгаа. Судалгааны ажил хийж байгаа гэж би сая хэлсэн. Энэ судалгааны ажил дээр яг саяны таны асуудаг иргэдээс санал авсан. 2025 оны 2 сард бид нэр одоо тараасан дагуу оршиж зунж амьдарж байгаа дүүргийн хороодын одоо сонгой айрхан дүүрэг, Баянгол дүүрэг, тийм ээ, Сүхбаатар дүүргийн иргэдүүдтэй уулзалт зохион байгуулсан. Тэгээд өөрийнхөө төслийн ажлыг танилцуулсан. За бид нар нэг юм хийх гэдэг юм шүү. Та нар ер нь юу гэж бодож байна? Зүг гэж үзэж байна уу? Дэмжиж байна уу? Дэмжихгүй байна уу? Тийм ээ? Санал гомдлоо хэлээч гэсэн үднээс 2-3 өдрийн тийм арга хэмжээ зохион байгуулсан. Мэдээж хэрэг дүүргийн арай хороодууд нь хамтарч ажилласан. Иргэдээ зөвлөл бас бидэртэй уулзуулахын тулд тэхүү ямар бид нар удамж зогсож байгаа юм байхгүй шүү дээ, тийм ээ. Эхлээд үл их сайн ойлгож хүлээж аваагүй. Шууд нэг үг хэлгээд. Автобус ч тэрнгээр ч өмнө ч ямар ялгаатай юм. Та нар өөр нь баг яах чинь л ухааны юм бодчихсон баг. Тэрийг ч нэг үг. Сүүлд нь үгүй чи юм учиртай юм аа гэж саяны хэлдгээр тийм ээ. 3 дугаар нэгнийгээр явна. Хинт цадаа болохгүй. Автобус маань өөрөө гэсэн жинхэнэ одоо өөрийн замтай болж байгаа юм аа. Олон улсад бол энийг бол авцам дээрх метро ч гэж бас ярьдаг тийм ээ. Чи нэг шууд явдаг гэдэг утгаараа. Автобус маань өөрөө буудалтай. Буудал маань өөрөө автобусны шатны төвшөнд байна. Автобусны шатны төвшөнд байна гэдэг чинь хөгжлийн бэрхшээлтэй ирээд тэрэгэн цэртэй одоо хүмүүс эсвэл одоо өндөр настай хүмүүсүүд ч одоо ингээд шууд орох юм шүү дээ. Одоо метро шиг одоо юу шиг вагон шиг тийм ээ. Эсвэл өндөр настай хүмүүсүүд ч гэсэн ялгаа байхгүй. Тэрүүгээр ихт бас татсан иргэдийг нөгөө талаар хамгийн гол нь хурд хөж эргэлт. Нэг цагт одоо хэдэн зорчиж байна. Нэг цагт ямар хурдаар хаана очиж чадчих. Хүрхээр байна. Тэгвэл энэ төсөл хэрэгжснээр өдөртөө
бидний тооцоогоор 25 мянган зорчигч явах тийм боломжтой. Цаг минутын хувьд бол түрүү ирсэн тийм ээ 20-25 минутын дотор очино. Эрчим буюу нэг хурд нь юу болох вэ гэхээр 10-аас 15-аас 25 км/цагийн хурдтай явна. За тэгэхээр түрүүний таны хэлдгээр нөгөө машинтай явж исэн хүн маань автобусан суун. Автобусан суух юм бол нөгөө тээврийн хэрэгслийн ачаал буюу түжирч багасна. Тийм ээ? Машин цөөхөн явах тусам одоо CO2 одоо хүлэмжийн хэчин буурна. Ингээд олон давуу талтай юм а гэдгийг одоо ойлгуулахад иргэд бол маш их дэмжсэн. Дэмжихтэй зүгээр нэг 60-70 хөвч биш ер нь 80-90 хөвтэй гарсан судалгаагаар бол энэ үр дүнгээ бид нар бас нөгөө Азийн хөгжлийн банкнд танилцуулах хэрэгтэй. Энэ хүрээнд тэгээс ажиллаа. Ер нь ингэх юм уу? Хурдан явлаа гэд үн нэмэгдэх юм уу? Автобусны тариф яг ямар байх вэ? Тусгай замын автобус. Одоо бид нар чинь 1000 төгрөгөөр явж байгаа шүү дээ, тийм ээ? Тарифын хувьд бол яг одоо бол хэлэхэд арай эрт байна. Ямар ч байсан одоогийн байдлаар 1000 гарал тооцоолж байгаа. Одоо энэ траст дагуу бөгөөд одоо энэ 3-4 хороолоор явж байгаа, сэний миний ярьдаг энэ маршрутаар явж байгаа автобус бүгдээр л явна. Эхний ээлжинд. Эхний ээлжинд бүгдээр л явна. Дараад нь түрүүний миний хэлсэн 28 оноос 30 орны хооронд бол шинэ автобустай болно. Хоёр талдаа хаалгатай. Ташигч хоёр тишгээ буучдаг. Тийм. Тий. Одоо манай автобусууч нэг тишгээ л буудаг шүү дээ. Тийм одоо баруун тал руугаа тийм ээ нэгдүгээр гинэнд зориулагдсан байна шүү дээ. Манайх ч нөгөө зам маань голдоороод ирэхээр автобусын буудал чинь голдоо байхлаар хоёр тишгээ буудаг. Хоёр тишээ буухгүй болохгүй болчихно шүү дээ. Тэгвэл автобусын автал, депогоо бартал, жибас хугацаа. Энэ хооронд яах вэ гэхээр одооний энэ нийтийн тээврийн сүлжээг оруулна гэсэн үг. Би ахаад асууя. Би бол нөө олон хүмүүсийг төлөөлж байгаа. Алга болчихгүй үсттэй. Дундаа энэ төсөл маань зогсчихгүй үсттэй. Тэ? Энэ дээр та яг амлалт өгч чадах уу? Би бол хувь хүнийхээ үднэс бол ямар ч байсан BRT төсөл маань хэрэгжин нэгдэх дээр 100% итгэлтэй байх. Мэдээж зовлон бэрхшээл саад дотор гарах нь бол тодорхой. Одоо жишээ нь газрын асуудал. Энэ бол маш их том асуудал байгаа шүү дээ. Нөгөө өмнө газар олголтыг яахан буруу хийчихсэн. Замбраагүй болоод асуудал үүсэж байгаа. Төвжирээ чинь энэтэйгээ холбоотой. Тэгээд 24 мяга төсөл дотор нэг Тарамба LRT буюу Тарамба дүүжин зам, за BRT манайх. За тэгээд метро хамгийн том нь тийм ээ. Энэ тэгээд туулын урдны зам, их тойрон зам хүн гарц гэдэг энэ 6-7 том төсөл байна. Зөвхөн тийм төсвийн замын энэ бүхэн мод гэхдээ бүгдээрээ цогцоор хэрэгжих ёстой. Гол зорилго нь бас. Тэрнээс нэгийг сугалж яваад нөгөөт нь хийгээд нэг 2-3 нь яваад бусдад нь явчих юм бол явахгүй байх юм бол бас нөгөө төвжрээ чинь буурах үгүй гэдэг бол хэлэхэд хэцүү шүү дээ. Өдөр болгон л машин нэмэгдэж гин одоосоо гараад ахын баг энэ дотор л нэмэгдэж иж байгаа. Эдгээр цогцоор явах хэрэгтэй. Удирдлагын хувьд бол сая Нямбатар захирагчийг хэлж гин өөрөө бол их дайчин хүн. Үнэхээр л хий бүтээ энэ одоо өмнөх болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг одоо цасыг залруулъя гэж л үзэж байгаа. Тэхийн тулд яах вэ гэхээр том хөдөлж том асуудлыг шийдэхгүй бол түжиглэжийн хамгийн том асуудал болчихсон. Тийм болохоор том хөдлөхгүй болохгүй гэл энэ том төслүүдийг хөдлөх гээд хийх гээд зориг явж байгаа. Тэвний нэг нь манай. За баярлалаа. За баярлалаа.